Дорноговь аймгийн Сүлэнхээрийн заставыг нааш нь 45 км татаж нүүлгэлээ. Цагаан алтны орд илэрсэн байна гэх мэдээлэл тарахад 2-3 хонлоо. Зарим их сурвалжаас харуул застав биш, отряд нь нүүсэн. Застав нь харин байрандаа байгаа гэх. Юутаж өнгөрсөн амралтын өдрүүдэд энэ мэдээлэл их шууган тарив. Энэ талаар хил хамгаалах газрын байр суурийг нэг сонсчмоор байх юм. Ингэж шуух үндэслэл нь Эрдэнэтийн засгийн газраас үүдэлтэй л дээ. 16 оны сонгуульд ялсан Монгол Ардын нам мэргэжлийн хэмээх тодтолтой засгийн газрыг байгуулж үлээ. Гэтэл өнөө мэргэжлийнх нь харин бүрэлдэхүүнээ баталж авмагцаа хамгийн дөрөнд хөлийн хуулиар оролдсон хөлийн цэргийг татан буулгаж хөлийн цагдаа гэж юмыг байгуулахаар зүтгүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл хөлийн цэргийг цагдаагийн газраар командлуулна гэсэн санаа л да. Задлж хэлбэл Монгол улсын дахин хэлийг ерөнхий сайдын мэдээлэл өгөх гэсэн оролдлого. Шалтгаан нь Сүхбаатар аймгийн нутагт илэрсэн 12 тонн орчим алтны нөөцтэй өндөр нарангийн орд газрыг ухах санаа байлаа. Ганц өндөр наранч биш тэр хавьд бас баруун зүүн наран мөн талын мэс хэмээх асар том ордууд ч байдаг гэх юм билээ. Энэ тухай монголчууд бид гадны хэвлэл мэдээлэлээс олж мэдсэн ба энэ ордод эзэн суухын тулд хөлийн тухай хуулийг өөрчлөхөөр мэргэжлийн засгийн газар оролдож байсан юм. Гэвч олонний анхааралд орсон тул чадаагүй. Аливаа шагшаан шуугаан оргуу хоосоос амилж босдоггүй. Энэ мэд гашуун туршлага үр дүнэнд гарч байсан. Тэрхүү хуулийг зөвтгүүлж байсан хүмүүс өнөөдрийн засгийн газрын бүрэлдэхүүнтэй байсаар байгаа тул ийхүү шугах нь үнсэлтэй юм. Юудаа ч гэсэн Дорноговын Сүлэнхээрт байдал ямар байгааг нүдээр нь харцсан дээр бах уу. Алгаараа харж 10-аараа тэмдэглэхээс нааш цурхлыг зогсоох хэцүү.